6, 7, 8 настай хүүхдүүдэд уншуулж болох номуудыг санал болгоё. За ээж аавуудаас минь хүүхдүүд хөл хориотой байна, ном уншуулмаар байна. Ямар номуудыг санал болгох вэ гэдэг асуултууд их ирээд байгаа учраас цувар номын дэлгүүртэйгээ хамтраад энэхүү танилцуулга хийж байна. За ер нь бол Японы эрдэмтдийн судалсан судалгаагаар бол хүүхэд ямар нэгэн хичээлдээ сайн байх хэсэг нь ном уншдаг. За уншснаа ойлгож чаддаг. Ойлгосноо эргээгээд ялж чаддаг байх чадвартай шууд хамааралтай гэдэг судалгааг бол маш олон удаа хийсэн байдаг. Тэгэхээр хүүхдүүдэд маань аль болох ном унш гэж шаардаж орхихоосоо илүүтэй унснаа хэр зэрэг ойлгож бай, ойлгохдгүй уншигдахаар номын сонголтуудыг хүүхдэд санал болгох нь их зөв юм шүү. Тэгэхээр 1-р ангийнхан маань дөнгөж үсгээ үзээд дуусч байгаа, уншлагад дөнгөж суралцж байгаа хүүхдүүдэд маань нэг дор их агуулгатай номыг өгөх маань өөрөө номд дургүй болох хандлага руу татдаг. Тэгэхээр 1-р ангийнханд маань нэг нүүрэндээ бага текст агуулсан. За 3, 4, 5 наснда уншижсэн номыг бодвол заавал өнгөтэй хуудас болгон тухайн тексттэй адилхан зурагтай байх албагүй. Гэхдээ зураг чимэглэлтэй нэг хуудсан дахь тексттэй агуулга багтай. Хэрвээ болж игэл дотор агуулгдсан дөрүүд нь 4-өөс дээшгүй дүртэй байх хэрэгтэй шүү. 4-өөс олон дүртэй зохиолуудыг та санал болгочих юм бол хүүхд нөгөө дөрүүд дундаа толгой нэргээд зохиолоо ойлгохгүй болчихдог. Тэгэхээр ийм авсаархан текстийн агууламж багтай. За тэгээд эргээд хүүхдээ номд сонирхолтой болгохын тулд нэгийг авч өгчгөөд эргээд цуврал байдлаар уншигдах юм цуврал номууд маань хүүхдийг номонд татуулах ийм боломжийг бас олгодог. Тэгэхээр би хамгийн эхлээд бол ташийг санал болгож байна. Ном уншдаггүй байсан хүүхдүүд ташийг уншаад ирэхээр дараагийнх нь аваад өгөөч гэд нэхэд байдаг. Маш олон тохиолдлууд байдаг учраас санал болгож байна. За тэгээд ташийг уншаад ном их сонирхоод болцсон хүүхдүүдтэй энэ шидэт модон байшингийн бас цувралууд байдаг. Энэ бол нийтдээ миний мэдхээр бол 8-9 цуврал гарсан байсан. Цаашаа гарсан хэсгийг сайн мэдэхгүй байна. Мөн одоо энэ нэг хуудсан дахь текстийн агууламж багтай. Мөр хоорондын зайг нь бас хараарай. Томчууд бидний уншдаг хөвшмөл бичиглэлээс арай мөр хоорондын зай ихтэй байгааз тэгэхээр хүүхд маань залхахгүй хурдхан шиг уншаа явждаг. За тэгээд 1-р ангийнхан буюу 6 настангууд маань өөрөө их хөдөлгөөнтэй адал явдалт их дуртай байдаг учраас энэ шидэт модон байшин маань эрэгтэйч эмэгтэйч хүүхдэд тохирохоор ийм адал явдал ихтэй байдаг, ийм өрнөл ихтэй зохиолууд байгаа шүү. Тэгэхээр энэ шидэт модон байшин бас 6-7 настангуудаа би санал болгож байна. За ингээд ер нь 7 настай ном уншдаг болсон хүүхдүүдэд энэ дэлхийн сонгодгуудыг хүүхдэд уншиж болох стандартад нийцүүлээд хураангуулсан. Гэхдээ агуулга алдагдаагүй. Энэ зурган чимэглэлтэй за мөн нэг хуудсан дахь текстийн агууламж багтай хүүхдийг залхаахгүй энгийн үг хэллэгийг хэрэгжилж гисэн энэ цувралууд байгаа. За Ахмад Күүк байна, Робин Гуд байна, бидний мэдих Сарны тосгон байна те 80 хоногт дэлхийг тойрсон. За энийг одоо хэрвээ та боломжтой болвол номыг уншичаад хамтдаа киног үзэх юм бол бас хүүхдэд илүү одоо номон дотор байснасаа кинон дээр тэр нь алга байна штэ гэд ном дотор илүү их агуулга байдгийн байна. Ном нь илүү гоё юм байна гэдэг ойлголтыг бас дэмжиж өгөх юм боломжтой. За тэгээд 3, 4, 5 дугаар ангийнхандаа санал болгох ном маань юу вэ гэхээр за Лодонгийн төдөөгээ хороотой танилцсан төг бид нар ээж аавд бид нар өөрснөө маш сайн мэднэ. За хүүхдүүдэд маань ч гэсэндээ уншихад тохиромжтой. За тэгээд хүүхдийн заавал унших номын жагсаалтанд орсон номууд байдаг. За Төмөр ба түүний нөхөд за хишигт тууж бол амьтанд хайртай хүүхдүүдэд илүү ойлгомжтой. За амьтанд тижээдэг хүүхдүүд байсан ч гэсэндээ амьтныг илүү их хайрлах юм мэдрэмжийг өгөх юм маш гоё агууламжтай ном байдаг. Аав цэцэрлэгт орсон нэгэд их адал явдалтай хүүхдийг битгийл уншиж байгаа том хүнийг хүртэл одоо инээд баяслаар дүүргэж чаддаг юм адал явдалтай номууд байгаа. Энэ 3, 4-р 5-р ангийнханд маань унших боломжтой. За тэгээд хүүхдүүд маань одоо энэ 3, 4, 5-р ангиас заавал зурган чимэглэлтэй байх албагүй стандарт текстийн агуулгатай ийм одоо номуудыг уншихад боломжтой. За ингээд энэ саяны хэлсэнчлэн тестралаар номд дуртай болсон хүүхдүүд маань 5-р ангиас эхлээд насанд хүрсэн хүмүүс бидэнтэй энгийн одоо адилхан хэвлэлтэй номууд руу шилжиж унших боломжтой. Тийм болохоор та бүхэн маань ээжтэйгээ унших үлгэр түүхүүдийг бас хүүхдтэйгээ
одоо ер нь бол хүүхэд 13 нас хүртлээр хэн нэгэнтэй номыг хамтарч унших дуртай байдаг гэж байгаа. Тэгэхээр номыг унш гэдээ аваад өгөхөөсөө илүүтэй эсвэл та дэрэгт нь хүүхдийн дэрэгт ном уншаад үлгэрлээрээ эсвэл хүүхдтэйгээ ээлжлэн номыг уншаарай. Өөрөөр хэлэх юм бол та 9 настай охиндоо одоо ном уншиж өгч байгаа бол их сонир санагдаж магадгүй те үсэг мэддэг хүүхдэд ном уншина гэхлээр дэмжиж уншиж өгөх маань хүүхдийг номонд их дуртай болгох юм билээ. Энэ хуудсыг нь ээж нь уншаад дараагийн хуудсыг нь охин нь уншаад тэгээд би биенээсээ одоо мэдээлэл хуваалцж байна, ээжэд би мэдээлэл өгч байна, ээжээс мэдээлэл сонсож байна гэдэг байдлаар би биендээ хүлээн зөвшөөрөгдөх байдлыг ч гэсэндээ дэмжиж өгдөг. Ээжтэйгээ унших түүхүүд маань энэ уншаад сурчсан сургуульд орсон хүүхдүүд ч гэсэндээ хамтдаа унших боломжийг олгож өгч байгаа. Маш олон гоё одоо үлгэр дуурайлал авч болоход агуулгатай ийм үлгэрүүд орсон байсан. За тэгээд мөн ээж аавууд маань одоо хүүхдүүд хөл хорионд байгаа ээж аавд хүүхдүүдтэйгээ маш их олон цагийг өнгөрөөж байхдаа хэрхэн яаж энэ цагуудыг үр бүтээлтэй байлгах вэ гэж асуудаг. Тэгэхээр энэ дэлхийн одоо 100 баримтууд байгаа. Энэ 100 баримтууд дээр одоо нохооны маш олон төрлүүд тийм ээ энэ үлэг гөрүүлт дуртай маш олон хүүхдүүд байдаг. Ялангуяа одоо хүүхдүүд маань 3 настайгаас 7 нас хүртэл үлэг гөрүүлт их дуртай байдаг. Энэ цаг үед нь үлэг гөрүүлтийн баримт тоотой энэ номуудыг бас уншиж өгөөрэй. За сургуульд орж ирсэн 8 наснаас дээшээ хүүхдүүдтэй энэ эрдэмтдийн шинжлэх ухааны номуудыг ярьж өгөх юм бол хүүхдийн танин мэдхийн хамгийн их танин мэдгүүд дурладаг нас нь байгаа. Ер нь бол 8-аас 10 нас бол хүүхдийн тарих бол хамгийн уян хатан үедээ мөн одоо 3-аас 4 настай уян хатан үедээ байдаг. 8-аас 10 наснд бол хүүхдэд юу ч хэлж зааж өгсөн хүүхэд ойлгох бүрэн боломжтой байдаг. Насанд хүрсэн хүмүүс биднээс тархины уян хатан шинж чанар нь 2 дахин илүү буюу насанд хүрсэн хүмүүс биднээс 2 дахин илүү зүйлийг ойлгох боломжтой насанд байгаа. Тэгэхээр 8-аас 10 наснуудтайгаа та бүхэн аль болох шинжлэх ухааны ойлголттой зүйлсүүдийг одоо ярилцаж өгч байвал их төхөн байдаг. Тэгэхээр энэ аз хур номын дэлгүүр дээр шинжлэх ухааны одоо ойлголтуудыг агуулсан номууд их олон байдагт би их баярлаж авдгийн сансар окторгоо байна. Юмс хэрхэн бүтдэг вэ? За яагаад хизээ ямар учраас гэд хүүхдийн одоо дэлгэрэнгүй нэвтрхий тойл байгаа. Энэ хүүхдийн яагаад вэ бол зөвхөн 3 4 5 наснда байгаа дуустдаггүй. Шинжлэх ухаантай танилцаад ирэх үед сургуульд орсон эхний 3 4 дугаар ангиас эхлээд яагаад вэ бий болдог. Энийг нь илүү одоо ойлгомжтойгоор тайлбарлсан ийм номууд байгаа. Энийг бол сургуульд орсон багангийн хүүхдүүдтэйг ажиллахад ярилцахад маш их төхөн байдаг. За хүүхд маань 4-5 настай болсон бол энэ туршилтуудыг гэртээ хийх ер нь их боломжтой хүүхдийг танин мэдхүйд хөтэлдэг. Ирээдүй бол техник технологийн хөгжлийн асар хурдтай хөгжлийн үе, эрен үе байгаа. Энэ ирээдүйд бид нар хүүхдээ хэрхэн яаж бэлтгэх вэ гэхээр аль болох альва зүйлийг шинжлэх ухаанч байдлаар тайлбарлсан, шинжлэх ухаантай аль болох нөхөрлүүлсэн байх нь илүү их зөв хандлага шүү. Тэгэхээр та бүхэн маань бас шинжлэх ухааны ойлголтуудыг багтаасан номуудаас сонгоод хүүхдүүдтэйгээ гэр бүлдээ хамтдаа танин мэдхүйд суралцаарай гэж бас санал болгох байна. Тэгээ өнөөдөр хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.